Ерөөл өрнөө сүмээ дахиад буулгаад тавьсан байгаа. Хаана гинэ хараагүй юм тань. Хойдлын хэсгийг ингээд бүр ормонгоор нь эргүүлээд тааш ахихын микрофон жоохон шахалж. Газрын бүр тэр чигээр сэндичээ тавьсан байгаа. 2006-7 оноос хойш энэ хашаа маань энүүгээр байсан. Бөөндөө бүхэлдээ нураад унждаг, хүүхэд шуугад арчих гад байдаг тийм үү. Моднууд нь ингээд хөвд дургаад бутраад ундаг болцсон маш хэцүү байсан. Дээр нь жижиг биш талбай учраас хашаа маань зориглож дайраад орохгүй бол байгаагаараа л нөгөө дэнчин тавиал гэдэг шиг тэгэл орохгүй бол тэгж амархан эхлээд амархан дуусчих ажил байгаагүй. Бид нэр 2-7 хоногийн өмнөөс би та нарт хэлсэн тийм үү. Ер нь анхныхаа л байсан шигэ байгаагаараа дэнчин тавиал дайраагээд хашаа маань одоо ерөнхийдөө эх 7 хоног тэрний дараа 7 хоногоос эдгээр ингэж ингэ барилдахгүй бол ажиллаа хийвэл тэрний дараа 7 хоногоос хашаа маань дуусна. Тэгээ бид нар будах ажлыг та нарт үлдээн. Яагаад гэвэл та нарын гар хуруу оролцохгүй ингээд бүх юм байна гэдэг чинь утгагүй шүү дээ. Энэ чинь ганцхан миний сүм биш. Эд ойролцоогоор одоогийн байдлаар нэг 15-6 сая, ер нь дуустлаа 20 сая төгрөг, 21-2 сая төгрөг болох хэвээр. Материалуудаа биелээ авцсан байгаа. Ажил хийж байгаа хүмүүсийн хувьд бол зарим нь ингэж хэлж байгаа ямка эн чинь байшин биш, хашаа шүү дээ. Одоо манай гэрийн хашаа, манай гэрийн хундамыг тавьсан баригад хийж байгаа тийм. Танай гэрийн хундам шиг хундам энд тавигдаад байна. Харин би үргэлж чуулганд ажил хийхдээ та нарт уриалдаг тийм үү. Эзний өргөөний хашаанч миний гэр орноос илүү гоё, илүү үсгэлэнтэй, илүү чанартай, илүү үнэтэй байсан. Яагаад гэвэл энэ эзний өргөө учраас. Харин би бол майханд ч байсан амьдарч болно. Хэрвээ эзэн хамт байгаа. Тийм ээ. Одоо ингэ 30, 40, 50, 60 гарсан наснууд бүгд миний юу хэлж байгааг ойлгож байгаа. Амьдралд амар тайван хаанаас ирдэг вэ? Мөнгөөр үү, нэр алдраар уу, янз бүрийн ажил албан тушаалаар уу. Амьдралд амар тайван эзнээс ирдэг. Тэр амар тайван бидний гэр бүлд байгаа цагт бид нар голын ирэг дээр майхан бариад амьдэрсэн ч баяр жаргалтай, баяр хөөртэй амьдар. Тийм болохоор хундамын ч гэсэн пум аваад, түрээслээд, солонгос пум тавиад T700-ийн өндөр чадвартай тийм үү. Цементээ сонгохдоо ч 20 мянгаар хямдхан юм чингээд ирлихийг биш 20 мянгаар үнэтэй макин цементийн угаасан хайр, угаасан эзэс гэх мэтчлэн хамгийн сайнаар хийж. Мөн урилгыг ч гэсэндээ та нар гараа харж байгаа байх тийм үү. Яг шугам тавьж байгаа, яг мэрэгжлийн хүмүүсээр хийж байгаа. Тийм болохоор хашааны ажил удаа явах байх. Дараа нь энэ чинь шавардна, арзайлгана, энэ талаар багнууд өрнө, төмөр каркаснууд гагнана, төмрөн хашаахийн дотор нь мод тарина, хүүхдийн тоглоомын талбай хийн, машин зогсоолгийн барилгынхаа хөмсгийг хийн гэх мэтчлэн зөндөө үйл явдал болж байгаа. Дээр мэдээж санхүү гэж нэг асуудал байна. Та нар маань хангалттай боломжоор өргөж байгааг би мэднэ. Тийм учраас хэнийг ч хахаж шаардахгүйгээр хинд эзэн боломж өгсөн байна. Хинд 10 талаанд төгсөн байна. Түүний эзний алдрын төлөө гэр бүлээсээ ах дүүнээс гаргаад зориулаад хашаа маань одоо энэ хэмжээнд явж байгаа. Нөгөө төвөр хөмсгөний дээврийн хөмсгөний ажил хийгдэх бас тийм. Ингээ хөөс нийл гарцсан байгаа. 2-3 жил болж байгаа. Зөндөө хүн гуйсан хийж өгөөгүй. Та нарыг ч гуйсан, гадны хүмүүс ч гуйсан, өөрөө ч хийх гэж оролдсон, энэ пасторуудыг ч гуйсан, нэг ч хөдлөв. Тэгээ аргаа ядаад эднэртэй юм ярьжсэн чинь ашгүй энэ баригатын дарга нь унаагүй байгаа юм. Тэгсэн манад нэг жижигхэн ажимаа байгаа байхгүй юу? Ажимаа гэдэгчээ солонгос имэнэр ундаг. Тэр ажимаа цахилгаан ажимаа байхгүй юу? Тэгэхээр би аргаа ядаа гуйсан байхгүй юу? Найзхан мөнгө яг наадах шанд чи ингэ дуусах гэдэг байна. Чи энэ хөмсгөө хийгээд өгчөөч. Оронд нь би чамд ашиглуулсан энэ ажимааг өгье гэсэн чи амар баярлсан. Тгий өстө наа чин тогон залгаа явчих тийм энэ болж ийн гэв. Тэгээ эх 7 хоног тэрний дараа 7 хоног хашаа дуусангууд ажимаагаа авчиж өгөөд бүгдээ хөмсгөө хийж. Тэгвэл энэ байшин чинь
Тийм ээ, хөмсгөө хусцсан хүний царай та нар харсан. Нэг сонин милийсэн яах гэдэг нь мэддэхгүй биш. Яг гоё болоод эх 107 сарын сүүлээр ирэх баг маань хүүхдийн өрөө сургалтын танхимд мэрэгжлийн зураач дээр гоё зургууд зурв. Тэр багт бас юу хүсэл тавьсан гэвэл манай урдлын сүм хариуцж байгаа хүний байшин биш. Будгал бэлэн болцоогоос энийг бодохгүй байж гэсэн. Энэ дээр гоё зураг зуруулъя гэдэг. Цэцэг ирвэхэд юу байдгийг гоё зураад будаад ингэж хийгээд ямар ч байсан энэ зундаа хэдүүлээ зорьсон ажлуудаа сүмжуулгандаа хийх ёстой ажлуудаа чадах боломжоор хамтдаа хийгээд явна. Хашааны ажил дуусгаад дахиад бид нэр коуч хийхдээ энэ хуучин хашааны тэр тоосхон суурийг аваад барилгын хог руу очих хэрэгтэй тийм үү? Сүм бэжэж бусад хүмүүс шиг ачаад энэ хойдлын жалга руу хайчих юм бол өөний Есүсийн чинь нийгэм дээр байгаа энэ компаниудад ялгаагүй шүү дээ. Сэлэнгийн хогон дээр авчиж 1 тонн барилгын хогноос 20,000 төгрөг авдаг болсон. Тэгэхээр бүгдийн ковшин дээр ачаад зориулалтын газар мөнгөний төлөөд ачих гэх мэтчлэн ажил их байгаа. Энэ дундуур та бүхнээс бас гуйж ингэж өгөөч тэгэж өгөөч гэвэл утас шүрмсээ аваад ярьж хөөрөөд нэг харьцаад яваасаа гэж хүсэж байна. Амен үү? Амен үү? Хажуудлынхаа хүнд хэлээ нэг пастортай жоо харьцаад явчихъя гэдэг. Өнөөдөр мөн энэ хоёр гөгшнийг ингээд тань ижилтэйгээ хамт сууж байгааг харах сайхан байна. Яагаад тэгэхээр 20 наснаасаа л ингээд суужхыг хараад дасчиж нэг хэсэг байхгүй байсан. Одоо бол байна те. Утсаар нэлээд завхтыг өртсөн те. Болохгүй яваад оч. Манай сүмийн хамгийн анхны илгээлтийн эзэд байгаа. Хамгийн удаан илгээлтийн талбар дээр үйлчилсэн. Мэдээж нэг зовоод байсан гэхгүй сайхан байгаагүй бас сайхан байсан. Унсан, боссон, ядуу тарчигч байсан. Илбэгч байсан үед байгаа. Гэхдээ олон юм яриад юу хөө хайртай шүү. Тэр захад суугаад тэр кептэй хүнээс бусдад нь хайртай шүү. Та нар бэлгээ мань уурхай ажил хийдэг мэдэн шүү дээ тийм үү? Тийм болохоор яг амрах үедээ сүмдээ ирж байгаа. Мөн сайхны дүү мань ирсэн байна. Соромзаахан ардуур яг нүрийн нуучаад ингэ байгаад их юм. Йошуа Титесээс одоо хулнаа та нар ч нэг анги лөө. Үгүй те өөр ангиуд. Хайртай оюутнууднаас маань ирсэн байна. Энэ оюуталчин ирсэн байна. Сайхан байна тийм ээ. Хуучны хүмүүсийг харахаар гоё байдаг шээ. Ерөөл дүр эзний өдөр байна. За өнгөрсөн 7 хоног бид нэр Ерихог нураацсан. Яаж нураалаа очоод алх түш бариад ковшууд арай нураачлаа. Бурхны хүчээр, хүний хүчээр биш тийм үү? Гэрээний авдар буюу Бурхны хүчээр мөн 6 өдөр яасан. Чалчаал цаа уугаад буу халаад инээлдээ суугаад байсан нь. 6 өдөр чив чимээгүйгээр эзний оршихуй гэрээний авдрыг бариад 6 өдөр тойрсон байна. Яагаад эзэн чимээгүй бэ гэж тушаасныг бид нар үзсэн. Яагаад гэрээний авдар тойрох ёстой тухай бид нар үзсэн. Учир нь энэ Бурхны дай учраас. Канаан дахь бүх дай Бурхны дай учраас Бурхан өөрөө удирдах ялалтыг өгнө. Ганцхан Израильчуудаас хүссэн зүйл байна. Миний үгийг баруун тийш, зүүн тийш бүү хазаа. Дуулууртай даг. Миний үгийг л дуулууртай даг. Тэгвэл Канааны 7 хаадыг, 5 том хаадыг, 7 том үндэстэн бүгдийг би та нарт өгөх бөгөөд та нар сүү бал урссан энэ газрыг авна. Та нарын хувьд бол зэвсэг хэрэггүй, бамбаа хэрэггүй, эртээ сэлэм хэрэггүй, юу хэрэгтэй гэвэл миний оршихуй гэдэг. Ойлгоо гэж. Ингээд бид нар юу гэж үзлээ? Бурхны гэрээний авдрыг чимээгүй дагах тухай Бурхан заасныг бид нар үзсэн. Ямар ч дайн өрнөхтөө Библиэлд гарч байгаа тухайн үеийн манай эртний өмнөх манай эртний гих тэдгээр дайнуудын үед яадаг байсан тухай бид нар үзсэн тийм үү? Хоёр тал өөдөөсөө гарч ирээд эрүүл дайчид нь урдаа гараад доромжилдог. Эцэг эхийн, үр хүүхдийн, хань ээжлийн, гэр бүлийн, өвөг эцгийн, өвөө эмээгийн удам судраар нь доромжилдог. Тэгэнгүүт нөгөө тал нь гарч ирээд хариу бас доромжилдог, хэрэлддэг, муудалцж, янз бүрээр хараал ерөөлийн үг хэлдэг. Яг л бид нар Голиатын түүхийг мэднэ тийм ээ. Өглөө болгон ажилтаа юм шиг Голиат гарч ирээд яадаг байсан гэдэг үлээ. Филистичүүд ард нь алгаа ташаад одоо манай орчин үеийн залуучуудаа DC гэдэг байгаа байхгүй юу?
Нэг нь урдаа гараад янз бүрийн хараал хилэнгүүд хойноогоо ваа гэж сүртэй болоод идэг. Тэгдэг. Тэгээ Израильчуудыг өдөржингөө доромжлоод оройн Голиат ордог. Израильчууд айгаад хаан Саул хүртэл Голиатын өдөөс хөдөлж чадахгүй. Тэр дарамттай хараалын үгсийг сонсдог, айдаг, имээдэг, зүрхэн өгсөн үед Давид сонсоод яадаг вүлээ? Хөвч хөндүүлээгүй. Харь үндэстэн энэ хүн Бурхны ард түмнийг бөгөөд миний эзэн Бурхныг доромжилж байна. Би тулалдъя гэд Голиатын цохыг дүүгэрийн чулуугаар цүнцэх. Толгойн тастаж хаях үед филистичүүд эзний оршуугаас айн зүхтаадаг. Яагаад гэж? Яагаад 2 метр 70 санттай авраг том ирмэл дайчин төрсөн цагаасаа сэлэм эргүүлсэн, төрсөн цагаасаа дайнд бэлтгэгдсэн ирмэл дайчныг зүгээр л хөдөөхээр хитгэн хон хариулдаг насанд хүрээгүй шахуу хүүхэд ялчгаад тэр хэний дайн болж ирсэн. Бурхны дайн. Тэд нар Израилийн Бурхнаас айсан. Харин одоо Ериход болж байгаа тулаанд яасан? Хүн төрлөختөн дэлхийн арга барилаар бол Израильчууд Ерихогийн өмнө ирмэл дайчтан гарч ир яах ёстой. Ерихочуудыг хараах ёстой. Голиат шиг янз бүрээр хэлэх ёстой. Эцэг өвгөд хань ижил гэр бүлээр нь доромжлох ёстой. Янз бүрээр хэлэх ёстой. Тэнгүүд Ерихочууд мөн хариу хэлэх ёстой. Хоорондоо хэрэлдэх ёстой. Би хэлсэн шүү дээ. Яг л солонгосууд чи хэдэн настай, чиний аав юм бэ? Би ийм ажилтай, чи хин бэ? Би хин бэ? Бөө хэрүүл болох ёстой байхад Бурхан өөрийн ард түмнийг энэ дэлхийн хүмүүсээс өөр байлгахын тулд чимээгүй гэж хэлсэн байна. Ерихочууд яг уу Израильчууд гэрээний хамтраа өөрөөл 40,000 гаруй эрс хамгаалаад гараад ирэнгүүт за одоо ирмэл дайчтан гарч ирээ бид нарыг доромжилно. Хариу хэн хэрэлдэх үү? За чи хэрүүл цаанаар ир махны удалдагч байна уу гэдэг шиг хэрүүл гана. Харин Бурхны хүмүүс яасан? Шал өөр нэг ч дуурж болохгүй. Хоорондоо ч аваа гаргаж болохгүйгээр Бурхны гэрээний хамтрыг дагсан. Ийм учраас Ерихо нурсан. Ийм учраас хэрүүлт сайн учраас биш. Сайн тулалддаг, зодон цохрон сайн учраас биш. Эзний гэрээг оршихуйг дагсан учраас. Яг үүн дээрээс түрүү 7 хоногт Бурхан биднэрт үгээ хийснийг би дахиад сануулна. Бидний энэ дэлхийгээс өөр байхыг хүсдэг. Бид нарыг хүмүүс гүжирддэг, бид нарыг хүмүүс буруу ойлгохоор ярьдаг, бид нарыг хүмүүс янз бүрээр доромжилж хараагвал эргэж очиод адилхан доромжилж хараа гэж гэнэ үү? Юу гэж хэлж байна? Чимээгүйгээр миний оршихуйг даг. Чамайг юу ч хэлжсэн амьдралыг чинь хийж бүтээж байгаа үр жимс миний бүтээсэн цаг хугацаа хэсэг өнгөрөхөөр бүх зүйл илчлэгдэх учраас бити эргэж харж хэрэг. Нэг Монгол зөв үг байдаг шүү. Гудамжинд байгаа нохоотой хэрэлдээд байвал чи нохооноос ялгаагүй. Хэрүүлж согтуу хүнтэй очиж барилцаж аваад хэрэлдээд байвал та хоёрыг харсан хинч хоёулаа согтуу байна гэж харна. Тэнэг хүнтэй зөрчилдвөл чи ч мөн тэнэг болж гарна. Яг энэ бол Библийн биднэрт зааж байгаа зүйл. Бид нар өөр байх ёстой. Дэлхийн хүмүүстэй ижил харьцах биш. Зүүн шийдвэл зөрүүлээ төвийн шиднэ гэдэг утгаар биш. Зүүн хацрыг нь халагдвал баруун хацраа тавьж өгнө гэдэг утгаар. Хамт нэг бээр яваач гэвэл 2 бээр явж өгөх утгаар. Надад дээлээ өгөөч, цамцаа өгөөч гэвэл дээлээ нэмээ тайлж өгөх гэсэн утгаар эзэн харж байдаг. Энийг ямар хүн хийдэг гинүү? Үгэнд итгэдэггүй. Харамд чи 10,000 төгрөг байна. Хин нэгэн ядарсан ижил Бурхны Христчин итгэгч найз чинь үнэхээр мөнгөний хэрэгтэй байна. Танд байгаа нь 10,000 төгрөг. Энийг ямар хүн өгдөг гэвэл энэ хүн эзний хүүхдэд тусалснаар Бурхан надад буцаагаад өгнө гэж итгэдэг хүн л тэр мөнгөө найздаа өгнө. Тийм биз? Тэгж итгэдэггүй хүн бол яах вэ? Юу ч байхгүй шүү л гэдэг шин. Тэгэхээр Бурхан биднээс юу гэсэн гэвэл чимээгүй. Шинэ гэрээн дээр юу гэж хэлдэг? Өстөнтөгөө бүү харцал. Олон Библийн ишлэлдэр хэлж байгаа өстөнийхөө өдөөс бүү харцал. Надад орон зай үлдээ. Дайснаач хайрал. Өстнөөч хайрал. Чимээгүй орхиж сур. Тэгхийн бол чи түүний толгоон дээр үнс асаж байгаа. Асаж байгаа үнс овоолж байгаатай ижил гэж зааж гисэн. Энэ нь юу вэ гэвэл Бурханд орон зай өгж буулт хийж эрхээсээ татгалзаж амьдрах нь түүний үгэнд итгэж чаддаг хүмүүсийн хийдэг үйлс гэдгийг Библи биднээс зааж өгч байна. Ингээд энийг дуулууртад дагснараа Ерихо хот нурсан. Нэг сэлэм эргүүлээгүй тусал цус уусаагүй тэр авраг том хот нуруунсан. Ганцхан Рахаб хэмээх биеөнлөгч эмэгтэйгийн гэр бүл аав ээжтэйгээ амьд болсон. Ингээд одоо 7 дугаар бүлэг рүү орно. 7 дугаар бүлэг юугаараа алдартай вэ гэвэл
Израилийн хамгийн анхны хамгийн гутамшигтай ялагдал. Ичиж үхмээр нүүр хийх газаргүй болмоор ялагдал. Яагаад гэж өнөөдөр ялагдах энэ Ай хэмээх хот нь Израильчуудын өмнө нь ялсан Ерихо хотоос 111-ээс нэгийн хэмжээнд ч хүрэхгүй жижигхэн хот. Тэгэхээр 6 дугаар бүлэг дээр гайхамшигтай хүний ой танд байж боломгүй агуу ялалтыг бүтээсэн хатлаа 7 дугаар бүлэг дээр хүний ой танд байж боломгүй гутамшигтай ялагдал хүлээж байгаа Израиль. Үүний учир шалтгаан юу вэ гэдгийг бичигч маань 7 дугаар бүлэг дээр сэрүүлж өгсөн. Мэдээж энэ бол спойлдсан. Хүн болгон Ай хотод Израиль ялагдсан жижиг гэж бассан бардан байсан янз бүрээр тайлбарладагч өнөөдөр бид нар арай өөр ертөнцийг үзэх үзлээ. Арай өөрөөр харъя. Бичигч маань юу биднэрт хэлхийг хүсв? Юу ямар харьцуулалтыг харьцуулж одоо байгаа амьдралдаа бид нар өөрчлөгдөж, даруусч, чимээгүй байж, эзэнд орон зай өгж, түүний оршихуйг шилтэх ёстой гэдгийг өнөөдөр 7 дугаар бүлэг бид нар зааж байна. Тиймээс бид нар 7 дугаар бүлгийг 2-7 хоног хувааж үзэн маш их бидэнд хэрэгтэй сүнслэг утга байдаг учраас бүгдийн өмнөх шиг нэг бүтэн бүлэг үзэхгүй гэсэн. За ингээд бүгдээрээ 7 дугаар бүлгийн 1-р зүйл рүү оръё. Би тав хүн нэгийг уншиж өгье. Йошуа 7:1. Гэвч Израилийн хүүгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Юда овгийн Серагийн 30, Завдын ач, Кармийн хүү, Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс эзний уур хилэн Израилийн хүүгүүдийн эсрэг дүрлцэв. За, Юда овгийн нэг нь Ахан гэдэг хүн яасан гэнэ? Хориг цээртэй зүйлсээс авсан гэж байна. Гэхдээ энийг одоо та намайг сайн сонсдоо. Энийг одоо Йошуа мэдж байгаа юм. Мэдээгүй байгаа шүү тийм үү? Энийг Израильчууд мэдж байгаа юм. Мэдээгүй байгаа. Бичигч маань спойлдж байгаа байхгүй юу? Эхлээд биднэрт хэлж өгч байгаа. Ингэж ойлгоод 7 дугаар бүлгийг уншаарай. Одоо бол Йошуач мэдээгүй, Израильчууд ч мэдээгүй. Гэхдээ бидний чихэнд ширнжиж байгаа байхгүй юу? Хамгийн ихний ишлэлдээ 1-р ишлэлдээ юу болсон гэхээр Юда овгийн Серагийн хүү, Завдын ач, Кармийн хүү, Ахан хорой цээртэй зүйлсэд хүрсэн учраас эзний уур хилэн Израилийн эсрэг асцсан байна. Харин энийг Йошуач мэдэхгүй, Израильч мэдээгүй байгаа. Би чамд түрүүлээд хэлж өгч байгаа. Яагаад гэвэл чи энийг мэдээд унших юм бол миний чамд ариун сүнс юу хэлэх гэсэн үгийг чи ойлгож чадах учраас би түрүүлээд чамд спойлдчих. Спойлд нь гэдэг чинь монголоор юу гэх юм бэ? Түрүүлээ ховлчих гэх юм юу гэх юм те. Тэгж хэлэх ба. Та нар бол ойлгож байгаа шүү дээ. Байнга хэрэгэлдэг төрөл хэл юм чинь. За 7 дугаар бүлгээс бид нар Аханы тухай эхлээд ойлголтыг авах хэрэгтэй гэсэн үг. Библиэлд ингэж хэлдэг тийм үү? Рахабын тухай, ер нь гин нүгэлтэй хүмүүсийн тухай, Балаамыг л хамгийн дэлгэрэнгүй танилцуулсан өнгөрсөн хугацаанд. Ер нь бол нэх амар танилцуулдаг. Гэхдээ ийм аимшигтай хорой цээртэй зүйл буюу бурханд даатгсан үхмэл хөрөнгө гэж нэрлэж байгаа тийм үү? Тоолго номын 16 дээр хэлж байгаа үхмэл хөрөнгө. Энэ дэлхийн үхмэл хөрөнгөнд шунсан Аханыг яагаад ийм дэлгэрэнгүй танилцуулж байгаа юм бэ? Гэтэл энэний өмнөх бүлэг дээр та нар Рахабыг боддоо. Рахаб чинь итгэлээр аврагдсан хэдий сул дорой хүнд хэцүү ганцаардмал амьдралтай биеэ үнэлж үнгүүдж үн цэнэ алдсан хинч биш болж амьдрсан тэр эмэгтэй боловч тэрээр аврагдаа гэж байна. Бүр тэрээр Есүсийн ургийн бичиг бичигдэж түүнээс Христ эзэн мэдлээгүй гэж юу? Гэтэл Рахабын тухай аавынхын нэрийг дурдсан уу? Аавынхын байтугай овгийнхэн нэрийг ч дуудаагүй. Зүгээр л харь үндэстэн бие үнэлэгч эмэгтэй Рахаб гэж л танилцуулж байгаа. Гэхдээ тэр зөвхөн Бурхан биднийг өнгөрсөн амьдралаар шүүдэггүйг харуулж байгаа. Сул дорой биднийг хайрладгийг харуулж байгаа. Рахаб итгэлээр шинэ амьдралыг авсан бөгөөд тэрээр Манасаа овгоос ямар овг лээ? Уучлаарай. Юда овгоос зөв хүнтэй гэрлээд түүнээс Боаз гэмэх бурханлаг эр хүн төрдөг. Боаз ямар хүн шиг вүлээ? Рут гэмэх үдсгэлэнтэй эмэгтэй согтууд нь өөрт нь орж ирэхэд хүртэл би чамайг хууль ёсны дагуу авъя, гэртээ нууцаар харгээд идэх юм өгөөд явуулдаг ийм зөвхт эр хүн бие үнэлэгчээс төрсөн. Яаж тэр Рахаб тийм мундаг сүрхий бурхны эр хүнийг зөвхт нэг
Израиль донд хот тосгондоо нэр хүнд бүхий эр хүнийг хүмүүжүүлсэн байх уу? Бурханд итгэсэн учраас. Түүний өнгөрсөн амьдралыг эзэн бүрэн уучлсан учраас, түүнд шинэ амьдрал, шинэ гэр бүл өгсөн учраас тэнд өсөж торинжгүй хүүр Боаз нь Рут хэмээх эмэгтэйтэй сууснаар Есүс Давидын удмаас Есүс төрж. Энэ бол мундаг эмэгтэй байна. Энэ бол итгэлийн баатар эмэгтэй. Гэхдээ түүний өвөг, дээдс, овг, ам юу ч дуртаагүй түүний Библийг танилцуулахдаа харь үндэстэн Канаан эмэгтэй биеэ үнэлэгч янхан эм Рахаб гэдэг танилцуулсан. Гоё юу? Ингэж хэлүүлэх гоё юу? Гэтэл өнөөдөр хамгийн шившигтэй өөрийн үндэстнийг хамгийн хүнд байдалд оруулахаар нүгэл хийсэн дэлхийн 20 цэстэй үхмэл зүйлс, үхмэл эд баялагт хиймэл шүтээнд өргөгдсөн зүйлсийг хулгай хийж, майхандаа оруулж, газар болсон ахааныг яагаад ийм дэлгэрэнгүй танилцуулна гэж Юда овгийн. Юда ямар овг вэ? Израилийн 12 аймгийн төлөөлөгч овг. Сонгогдсон овг. Хамгийн хүчирхэг бөгөөд Юда овгоос аврагч Месиа төрхийг Яаков зөвлөсөн. Сонгогдсон. Тэгвэл ахаан нийгмийн гарал үүслийн хувьд ямар хүн байсан бэ? Төлөөлөл бүхий хүчирхэг овгийн нэгэн байсан. Юда овгийн нэгэн. Тэгээд түүний аав ээжийн нэрийг та нар харах юм бол Юда овгийн Зерагийн 30 гинэ. Зерагийн 30. Хиний 30 гинэ үү? Зерагийн 30. Зера хэмээх энэ нэрийн үг нь юу гэвэл сайн цээжлээ да. Үрийг суулгасан гэсэн утгатай. Гой нэр байгааз эн чинь Бурхны сонгогдсон ард түмэн шүү дээ. Тэгээд хүүхдтэй өгөхдөө нэр өгөхдөө үрийг суулгасан. Өөрөөр хэлбэл Бурхны сайныг суулгасан гэсэн үг. Зерагийн 30. Зера. За тэгвэл Зерагийн 30 хиний ач гинэ үү? Завдын ач. Завд гэдэг үг бол баяр хөөрийн бэлэг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Завдыг төрөхөд Зераа нь хараад би хүүдээ Зераг төрөхөд аав нь хараад би хүүдээ үр суулгалаа. Сайн сайхны үр суулгалаа гэж бэлгшээж нэр өгсөн чинь дараа нь Завдыг төрөхөд Зераа юу гэсэн гэвэл тэгвэл би хүүдээ аав маань надад сайн сайхны үрийг суулгасан гэж нэр өгсөн юм чи энэ үр суулгагдсан сүнсээр тэгвэл би хүүдээ баяр хөөрийн бэлэг гэдэг нэр өгье. Баяр хөөрийн бэлэг. Гоё шүү дээ. Самарын бэлэг гэхээр гоё санагдаж байна. Томчууд урт сонирхоо задлах гэдэг шүү. Тийм ээ. Задалдаг шүү зарим нь нууцаар. Цочиж харж байгаа хүмүүс задлсан хүмүүс баг. Завдын ач хиний хүү гинүү? Кармын хүү. Карм гэж ямар нэг аагийнх нэр гэсэн үг шүү дээ тийм үү? Арвин ургац үр жимс гэсэн үг. Тэгэхээр яасан байх нь вэ? Үрийг суулгаад баяр хөөрийн бэлэг гэж нэр өгсөн баяр хөөрийн бэлэг гэдэг тэр хүн хүү төрүүлэнгүүтээ бэлэгшээгээд яасан байх нь вэ? Баяр хөөрийн бэлэг ариун үр жимс ургац. Өөрөөр хэлбэл өвөө маань үрийг суулгасан. Аав маань баяр хөөрийн бэлэг гэдэг нэр өгсөн. Тэгвэл одоо би хүүдээ ургацыг хураа гэдэг нэр өгье. Гоё юм. Гоё ууз бид нар юу хүүхдтэй нэр өгөхдөө айгүй боддог шүү дээ тийм үү? Хаяа жоохон ламдаж барайл хөсрөө тогоо могоо хинч биш нохоо мохоо гэдэг нэр өгчдөг шүү тийм үү? Манай ангид хөсрөө тогоо гэдэг нэртэй охин байсан. Би одоо жоохон гимшдэг байхгүй. Хамгийн шоож сахилахгүй муу сурлагтан нь хин бэ? Тодорхой үстэй яаш яа. Баян шоолдог ус тэр охиныг. Ядж байгаа хичээлдээ сайн байхгүй. Баян шоолол. Одоо би жоохон гимшдэг. Мэдээж тэрийг аав ээж нь өгөөгүй. Амьд үлдээх гээд мухар сүсгээр л өгсөн байгаа. Харин бид нар хүүхдтэй яаж нэр өгдөг вүлээ? Ах нартаа зодуулж өссөн болохоор ер нь айлын том охин байсан нэр. Ханаа охин хүссээр байгаад охин төрсөн учраас хүслэнгээр нэр өгсөн. Дунд нь дампуурсан, аригчин болсон, хоёр нүүртэй худалч итгэгч болсон. Энэ ахаан шиг энэ дэлхийн үхмэл хөрөнгө мөнгө төгрөг хөөцөлдсөн компани байгуулсан. Энэ дундаас эзэн намайг дахиад босох боломж өгсөн. 2 жил гимссэн, уйлсан, архиа хайсан, тамхиа хайсан бүх зүйлээс хөндөрөөд эзэндөө ойртох тэр мөчид эзэн надад өөртөө үйлчлэх боломж өгөөд таны нүднээс гэрлэх агуу хайр гэдэг дууг өгсөн. Тэр үед миний охин төрсөн.
надад эзэн инэрл хайраа өглөө гэд би энэд инэрл гэдэг нэр өгсөн. Тэрний дараа 4, 5, 8 дуу гарсан. Монголчууд бүгд мэдгээр таны нүднээс гэрэлтэх, хизээч хинтээ зүрлэшгүй, зүрхэнд минь баяр хөөргийг энэ дуунууд гараад ирэхээр нь 3 дахь охин манд төрсөн. Ингээ эзэн намайг инэрч хайрлаад өршөөс учраас өөрийн аялгуунуудыг өглөө гэд би охиндоо аялгуу гэдэг нэр өгсөн. Мөн хөмөр бол шал хөндлөн. Уусаа өөрөө хөндлөн бааз та нарт 3 хичээн мөкөд харьцуултаа айл газар ухаад гаргаад ирсэн хад чулуун гэмээр юм бүдүүн. Мөн хөмөр гэдэг бол миний нэр байсан байхгүй. Намайг ням цэрэн биш мөн хөмөр гэдэг нэртэй байсан. Аав маань анх төрөнгөд мөн хөмөр гэдэг нэр надад өгсөн. Гой нэр байсан багаж Мөгийн Вастраа гэх байсан шүү дээ одоо. Тэгээ мөн хөмөр гэхээр гой утган гоё байгаас дээ. Мөнхийн мөр гэдэг чинь Есүсийн мөртэй байгаас манай аав итгэж биш л дээ. Гэхдээ л ийм нэр өгсөн байсан чинь манай ээж багш. Тэр үед соцын үед хамт олон нэрнэ. Цэрэн Нямжуу 2 хүүтэй болсон гинэ. Нөө зураачд ирнэ. Манай аав чинь яамны зураач байсан. Зураачд багш нар нийлээ шүнжэнгөө харигтнаа. Тэгээд тэр харигдчих байхдаа нэрийн маань гачин нэр болохоос болсон Ням цэрэн. Хаач очоод та нэрийг Ням цэрэн гэхээр Ням сүрэн гэж бичээ болдгоо. Би бүр шахахтай цэрэн шүү мэдөө наач цэрэн шүү гэж дахин хэлдэг. Ням цэрэн гэдэг. Тэг яагаад тийм нэр өгсөн гэсэн чинь бүгдээрээ согтоод дараа нь ээж надад ярьж өгч байгаа хгүй. Тэгээ найрын дундуур наад мөнх мөрөө болио Нямжуу цэрэ. Нямжуу нэмээ аваад цэрэнгийн цэрэг нэмээ шууд дундаас нь гарсан юм чинь Ням цэрэнгээ нэрийг сольчихыг солиалцсан. Тэг би 10 жил тогт харамсдаг байсан байхгүй. Мөнх мөрөөрөө байсан. Тэг ингэж олон жил тээсэн болохоор хүү төрөнгүүд нь яг мөнх мөр. Яг энэ утгаар та одоо байгаа нэрийг бод. Өг эцгийн Юда өвгийнх тийм сонгогдсон өвг эцгийн үрийг суулгав. Дараагийнх нь баяр хөөрөм бэлэг. Тэгээд аавынх нь нэр нь хин гинүү? Илбэг дэлбэг ариун ургац. Одоо юу үлдсэн? Тариач үр суулгаж, үр ургаж, баяр хөөрөм бэлэг, хураах. Зөв. Хураалт үлдэж байгааз тэгвэл ахааны нэр ямар утгатай? Аваар осол алдаа эндэгдэл сүтгэл. Тэгээ энийг зарим теологчд ингэдэг байхгүй. Энэ ахаан өөрөө 7 дугаар бүлэгт ийм юм хийсэн учраас бичгч маань ахааны нөгөө гоё нэрийг өөрчлөөд аваар осол алдаа эндэгдэл буюу ахаан гэдэг нэрийг бичсэн байна. Илэрхийлэх гээд тэг бичсэн байна гэдэг. Би тэгж боддгоо. Яагаад гэвэл энэ бичгч чинь үнэн түүхийг эзний ариун сүнсний онгод хяналтанд ор бичиж байгаа байхгүй. Хүн зохиосон яруу найраг болчихно шүү дээ. Хүний санаа орчих. Тэгэхээр энэ яг өөрийнх нь нэр. Яагаад ийм нэр өгснгийг тайлж мэдэхгүй ч энэ онсон нэр нь яг онцсон байна. Яасан? Ариун илбэг ургац хураах тэр үе. Үр суусан, баяр хөөрийн бэлэг ирсэн, илбэг дэлбэг ургац гарсан, хураах тэр агшин осол эндэгдэл гарсан. Ямар осол эндэгдэл гэвэл эзний ард түмнийг Канаанд амлалтын газар шившиг болгох анхны ялагдлыг авчирсан нэг юм. Тэгэхээр нэгдүгээр зүйл маань юу хэлж байна? Ахааны тухай бид нар бодож үзэх гэж. Одоо би дахиад нэг танд сануулъя. 6 дугаар бүлэг дээр гол дүр хэний тухай гарлаа? Рахаб. Янхан эмэгтэй Канаан хариуцсан янхан эмэгтэй Рахаб. 7 дугаар бүлэг дээр хэний тухай гарч байна? Юда овгийн мундаг удам судартай сэхэтэн мундаг сонгогдсон хүмүүсийн удам бол Ахаа. Рахаб аврагдсан. Рахаб аврагдсан бөгөөд өрөөгдсөн үү? Өрөөгдсөн бөгөөд бүр их өрөөгдсөн. Эрүүл гэр бүл сайхан Боаз хэмээх хүү, Рут хэмээх сайхан бэр Есүсийн ургийн бичиг Рахабын нэр орсон. Вау! Бие үлгэж юм биш үү? Хинч биш. Харин энэ мундаг хүн дуу зохиодог, номлодог, онлайн хичээл хийдэг, паста, сүмийн байшин байсан гэж сайрхдаг, нямка шиг, ахаан шиг нямка гэдэг мундаг хүн яасан? Хулгай хийгээд сүрж. Бурхан юу хэлэх гээд вэ? Энэ хоёр бүлгээр Бурхан юу хэлэх гээд вэ? Чиний амьдралын бахархал, баяр, чиний талант авьяас надад пат байхгүй. Чиний тэр элит сэхэтэн удам угсаа пат байхгүй. Ахаан тэр заавди мавди пат
хин надад чин зүрхээрээ даруулсан бүрэн итгэн түүний амьдрал би Рахаб төгсөн шиг хин ч үсэн хамаагүй. Янхан ч үсэн хамаагүй. Цоошин амьдралыг өгөх чадaltaй. Өрөв чинэрэнгүй бурхан. Харин хин Ахан шиг бардам, сайрхуу, сэхэтэн, элит гаралтай байж түүгээрээ дулдуудаж миний хорио цэвэртэй зүйлж шунхаар нь түн би мөхдөг. Харьцуулж байгаа. Энийг бид нар сайн бодож үзэх хэрэгтэй. Бид нар 6 дугаар бүлгийн 25-ыг бид нар үзсэн л дээ. Гэхдээ одоо дахиад энэ харьцуулалтыг бичигч маань биднэрт энийг ойлгоорой та нар гэд яаж бичиж үлдээснийг харъя. 6 дугаар бүлгийн 25 дээр би та бүхэнд уншия. Харин янхан эм Рахаб түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Йошуа амьд үлдээв. Ерихог тагнахаар Йошуагийн илгээсэн илч туршуулуудыг нуусан учраас тэр Израилийн дунд юу гэнэ? Зэрэг хэлээ. Хамт уншия. 1 2 3 Өнөө хүртэл амьд таньж бичих үсэхгүй. Дахиад 1 2 3 Өнөө хүртэл амьдсан. Энэ сүнслэг утга нь юу? Өнөөг 2025 оны 6 сарын 15-ны өдрийг хүртэл энэ Рахаб хэмээх эмэгтэйгийн түүхээр бид нар ивэгдэж байгааг өгүүлж байгаа. Ойлгож байна. Өнөө хүртэл 6-гийн 25 тийм биз? 7-гийн 25 26-г унш. Яг дараагийнх гихтэй. 7-гийн 25 26 би уншчихъя. Йошуа чи бидэнд лай болсны адил өнөөдөр эзэн чамд лай тарина гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн рүү чулуу шидлэв. Тэдэн рүү чулуудсны дараа галдан шатав. Тэгээд Аханы дээр том чулуун овоо босгосон нь юу гэнэ? 1 2 3 Энэ өдрийг хүртэл байсаар өнөөдрийг хүртэл Аханаас бид нарыг суралцах ёстой зааж байна. Яагаад энэ хоёрыг ижил үгээр илэрхийлв? Энэ бичигчийг удирдах буй ариун сүнс мэргэн баг. Тийм аа. Бид нэр хар. Бид нар бодно. Энэ өнөө хүртэл гэдэг чинь юу вэ? Хэнийг бас тэг хэлчлээ. Өмнөх бүлгийг хараад яг адилхан 25 дээр Рахабын өнөө хүртэл гэж хэлсэн шүү дээ. Яагаад Аханыг өнөө хүртэл энэ хоёрыг харьцуулж хараасаа гэж үссэн юм. Яг шин гэрэн дээр ийм хоёр бүлгийн харьцуулалт байдаг. Иохан номны 3 4. Иохан номны 3 дугаар бүлэг дээр хэн гардгуу гэвэл Никодем хэмээх нэг гардаг. Никодемыг би цаг баг учраас шууд яриад авчихгүй. Никодемыг юу гэж томьёолсон бэ гэвэл тэрээр юудэчүүдийн Израильчүүдийн дунд нэр хүндтэй удирдлагч. Мөн хамгийн хүчирхэг улс төрдөөч шашны талдаач хамгийн хүчирхэг бүлэг бол фарисеучүүдийн удирдагч Никодем хэмээх нэг Есүстэй шүн дэрлэр. Яагаад шүн ирж байгаа гэсэн чинь би нэр төртөө удирдагч юм чинь мужааны хүүдээр очиж сүнслэг юм асуусан гэвэл хүмүүсийн нүдэнд онгоо болно. Ойлгож байна. Тэгээд шүнээр нууцаа нүрээ бүтээж Есүс дээр ирдэг. Гэхдээ Никодемийн уулзалт бүтлгүй болдог. Яагаад? Түнд үгэнд шууд итгэл байгаа. Ямар бүтлгүй болсон гэвэл дахин төрөх тухай ярьсан чинь би ийм хөгшин настай ийм том болцсон яаж би ээжийнхээ хэлээр рүү буцаад орох юм бэ гэд шал тэнийг юм яриад явдаг. Залгуулаад 4-р бүлэг дээр хэний тухай гардаг вэ гэвэл 6 нөхөртэй Самар эмэгтэйгийн тухай гардаг. Энэ Самар эмэгтэйг өөрөө Есүсийг Никодем шиг зорж ирсэн үү? Үгүй. Есүс зорж очиж байгаа. Есүс дагалдагч нартай бид Самараар явах, дайрч өнгөрөх ёстой гэж хэлдэг. Ёстой. I must. Би заавал Самараар дайрч явах ёстой гэд бүх хүнээс ичээд орой сэрүүнд усанд очихоор тэнд усанд ирсэн хүүхнүүд муулаад эн чинь тэрнтэй суугаад тэрний хүүхэд тэгсэн гэсэн чинь тэрнтэй суугаад салсан гэсэн одоо 6 дахь нь ивэдэ одоо тэрнээсээ бас удахгүй саландаа муу хар бие үлдэгч янхан өстой докторгүй амьдралтай хөгийн эмэгтэй энэ хов жирнээс залхаад өдрийн халуунаар нь ганцаараа очиж ус авдаг байсан гэхээр ямар гашуун ганцаардсан амьдралтай сул дорой эмэгтэй байсан бэ? Тэгээ тэр худаг дээр ирэхэд хин хүлээж ирсэн. Би Самараар дайрч өнгөрөх ёстой гэж хэлсэн тэр нэгэн аврагч Есүс хүлээж ирсэн. Тэгээ тэр хэлдэг чи 5 нөхөртэй гэж зөв хэллээ. 5 дахь нь ч нөхөр чинь байгаагүй. Одоо байгаа 6 дахь чинь ч нөхөр биш. Харин 7
7 дахь нөхөрд болж чадах, сүйт залуу болж чадах. Намайг итгэлээр хүлээж авал би чам мөнх авиг. Энэ өнгөрсөн түүхээсээ ичээд бусдаас зугатааж худагдаад ирж ус авдаг байсан энэ эмэгтэй яаж чөлөөлөгдсөн гэвэл хот руу ороод хүмүүсээ намайг шившгээд үлээж байгаа олны өмнө. Миний 6 нөхөртэй байсныг 5 нөхөртэй байсныг хэлсэн энэ хүн худаг дээр байгаа тэр нэгэн аврагч месиа биш гэж үү гэж сайн мэдээд байгаа ч. Өмнөх бүлэг дээр хин гас Никодем хэмээх мундаг нэр төртэй өдөртөгч. Есүстэй уулзахдаа шүн төлөөр хулгайч шиг очиж уулздаг нэр төрөө бодсон. Гэхдээ Никодемийн амьдрал өөрчлөгдсөн шүү. Юун дээр хардаг вэ гэвэл Голгот дээр Есүс цовдлогдоод нас барсны дараа хинч цогцсын загалмаанаас буулгаад авахыг хэлж зүрхэхгүй, дагалдагч нар нь ч хэлж зүрхэхгүй байна. Ээж нь зүрхэхгүй байсан ч эмэгтэй хүний үг биш. Тэр үед хэн Есүсийн цогцыг надад өг гэдэг вүлээ? Никодем очоод түүний цогцыг яав. Яагаад Никодемд өгсөн гэж? Тийм нөлөө бүхий нэр төртөө өдөрдөгч учраас зуутын дарга тэр цовдлсон цааз биелүүлдэг бүх зэргүүд Никодем зөвшөөрсөн. Ингээд өөртөө бэлдсэн агуу болшинда Есүсийг Никодем оршуулсан. Никодем өөрчлөгдсөн байгааз ахаан өөрчлөлт. Харин Самар эмэгтэй итгэлээр аврагдсан байгааз Рахаб итгэлээр аврагдсан. Энийг харьцуулж үзэхийг хүсэж байна. Өнөөгийн Христ итгэл дотор ийм хүмүүс хэрэгтэй гэдгийг би хэлж байна. Никодем шиг нэр төртэй болохыг олон пасторууд, олон итгэгч, олон номлогч, олон удирдагч нар мөрөөддөг. Олны танд болохыг олон хүмүүс хүсдэг. Никодем шиг удирдагч, Никодем шиг том бүлэглэл, фракцийн том тэр юу вэ? Сүлжээ тэргүүн пастор болохыг бүгд хүсдэг. Ахаан шиг элит Левовгийн сонгогдсон, Юда овгийн сонгогдсон нэгэн болохыг бүгд хүсдэг. Ахаан шиг удам судар сайтай сэхэтэн байхыг бүгд хүсдэг. Гэхдээ Бурханд энэ хизээж үнэтэй байгаагүй гэдгийг харуулж. Харин Самар эмэгтэй шиг өөрийнхөө гин нүглийг улаан гимшдэг. Өөрийнхөө сул дорой алдаандаа уучлалт гуйх зүрх зоригтой. Уучлалт гуйх гэдэг бол хулчгар хүний хийдэг ажил биш. Гимээ улаан гэдэг бол хулчгар хүн хийдэггүй. Үгүй би тэгээ тэр чинь тэгсэн. Тийм учраас гэж дандаа ярьдаг. Ир зоригтнууд уучлалтгүй чаддаг. Ир зоригтнууд гимээ хэлчилж уучлалтгүйж гимших зүрх зоригтой байдаг. Ийм ир зоригтой эмэгтэй. Үгэнд бүрэн итгэгч тэр гайхалтай эмэгтэй Бурхан үнцэнтэй тооцсон. Чи өмнө янхан байсан уу, аригчин байсан уу, худалч байсан уу, хулгайч байсан уу, тамхичин байсан хамаагүй. Өнөөдөр чи бүх зүрхээрээ надад итгэн дагсан учраас би чамд дахин боломж өгөөд чамд би шинэ амьдрал өгье гэдгийг зааж байна. Ойлгож Библийн харьцуулалт нь нэг ишлэл уншаад хэдүүлээ хамтдаа залбирая. Та нар өөдөө үз 7-2-3 уншаад дуусгав. Йошуа Ерихогоос Бэтэлийн зүүнтэд орших Бет Авены ойролцоо байдаг Ай руу ирчүүдийг илгэн тэдэнд явж очиод нутгийг тагна гэв. Тэд явж Айг тагнав. Тэд Йошуа руу буцаж ирээд бүх ард олныг бүү явуул. Харин 2 юм уу 3000 орчим хүн явуул. Ай хотыг цохвол. Тэд цөөхөлөө учраас бүх хүмүүсээ тэнд бүү туйлдвал. Энэ тэдний хамгийн аимшигтай алдаа. Тэднээс юу гэж хэлсэн бэ юу? Ай бол жижигхэн. Би түрүү хэлсэн чинь Ерихогийн 10,000 ч хүрэхгүй жижигхэн. Тийшээ бүгд явах хэрэггүй. 3,000-ыг л явуул. Цэргийн хүчээр тооцсон байгаад манайхнаас 3,000 байхад тусна. Тэдний юу тооцоо? Бурхан юу хүсэж байгааг тооцоо. Бурхан юу хүсхийг тооцоо. Эзэн үргэлж өнөөдрийг хүртэл юу хүссэн гэвэл бүх цагт миний ард түмэн хамт байхыг хүссэн. Хамт хийхийг хүссэн. Хамт хөдөлж, хамт нэг Бурхан, нэг итгэлээр Аароны сахал дээгүүр урсах тэр тослогооны тос мэт дуулал 133 дээр хэлсэн ах дүүсийн хамттай байх нь, нэгдмэл байх нь хичнээн сайхан, хичнээн үзэлтэнтэй гэдэг шаардлагыг өөрийн ард түмэнд тавьсан. Хамт хийхийг хүссэн. Хоёр дахь нь
та нар хүний дайн биш, миний дайныг хийж байгаа гэдгийг зааж өгсөн. Харин эдгээр одоо юуны дайны тухай ярьж байна? Бид нар бүгд явах хэрэггүй. Ерихо руу бүгд ялсан. Харин одоо Ерихог ялсан чи ийшээ бүгд явах хэрэггүй. Биднээс 3000 багт будаа болгоно. Юу гэсэн үг вэ? 3000 хүний тоо ярьж байна. Өөрсдийн дайн болгоод хувиргацсан. Бурхны дайн гэдгийг умартсан. Биднээс 3000 багт ялна гэдэг чи юу гэсэн үг вэ? Өөрсдийнхөө хүчийг тооцсон байна уу? Тийм байгаа үстэй. Бүгд биш 3000 багт болно гэдэг чинь өөрсдийнхөө хүчийг тооцсон байгаа үстэй. Энэ бидний алдаа. Хоёр дахь нь гэрээний амдрын тухай дуусч байна. Нэг ч удаа хэлээг байгаа. Гэтэл Ерихог ялалтанд хүргэхэд юу ялалтанд хүргэсэн? Гэрээний амдар буюу эзний цог жавхлан оршихуй. Харин одоо эдгээр Ерихог ингэж ялаад аяа руу явахдаа гэрээний амдрын тухай дурдаагүй нь байж байгаа бурхан. Би картанда нэг овоо үедээ сая хүргэхдээ олчлоо. Би ер нь сүүлийн үед дажгүй амьдраад байна. Та байж. Бүтэн сайн цуглаа байж. Тэгж байгаа нэг очно. Санаа дараагаар очно. Би завгүй байна. Эзний үгийг сонсох байж. Би мэдж байгаа. Би олон жил итгэсэн. Би мэдж байна. Байж. Эхлээд би хийгээд үзье. Ингээд гэрээний амтрыг үлдээдэг. Бид нэр амьдрал нэгт байх ёстой зүйлээ 2 3 таа болж байна. Нэгт мөнгө, албан тушаал, нэр алдар, амбиц карьер. Хоёрт хань ижил, эхнэр хүүхэд, нууц амраг, завхаар, караоке, шоу. Гуравт үр хүүхэд. Хүний хүүхдээс дорд оруулахгүй. Хүний хүүхэд ийм гутал өмссөн бол би хүүхдээ ийм гутал өгөх юмсан. 4 5 6-аад нэрэ бурхан байгаа ш марччих. Нэр идэв штэ. За тэгтээ байж. Би 3000-тай яваад 3000 зэрэг миний хүч бол баг чадвар жижиг юм биш. Энэ бидний дайсандаа шившигтэйгээр ялагдалд хүргэдэг бидний итгэлийн цаг. Байж. Хамгийн эмзэг зүйл юу гэж? Хэрвээ тэд нар Ерихо Бурхны өмнө дуулууртай байсан шиг 7-гийн 1-ийг санаараа биднэрт спойлцсан ишлэл байгаа шүү дээ. Аханы тухай. Йошуа Израиль мдэгүүд аяарууд арайд ялагдж байгаа тухай. Бид нар мэдж байгаа тийм үү? Биднэрт ховолцсон ичгч байна. Тэгвэл та бод. Тэгвэл хэрвээ энэ үед биднээс за яг туршуулууд андуурч биднээс 3000 байхад бол аяар хот жижиг юм байна эзэлчин гэж хэлэхэд нь Йошуа байж. Та нар нэгдүгээр Бурхны дан гэдгийг мартаад өөрсдөө хүний дан гэдэг. Би өмнө нь Ерихог ялахын өмнө Бурхны хүнтэй уулзсан. Тэгээд эзэн минь та тэдний талд уу манай талд уу гэхэд тэр нэг нь надаа тэдний талд биш, эдний талд биш. Би эзэн Бурхны талд гэж хэлсэн. Тэр үед би Тэнгэр элч нартай хамт тулалдан гэвэл Бурхны талд очиж зогсох ёстой юм байна. Өөрийн амбиц, карьер, өөрийн мэдлэгт түшгэлж болохгүй юм байна. Эзний талд зогсвол эзэн миний төлөө тулалдах юм байна гэд би тэр Бурхны талд зогссноо тэр надад нууцыг зааж өгсөн. Бурхны оршихуйг нэг тавь. Бурхан та нарын өмнөөс дайдна. Түүнийг дагуулаад та нар Ерихог чимээгүй тойр. Хүний санаа, оюун бодол та нар ориллоо гэд энэ байшин нурах уу? Санаах сонзох хоёр чадсан уу? 3 тоосоо овоолоо та хоёр хашгираад ядаж нэг нь унгаад чадсан уу? Боломжгүй тэр дайныг бурхан хийсэн чинь туршуулууд та нар байж 3000 цанг энэ та нар бодлоо хай. Бид нэр ингэж болохгүй. Эзнээс асуу гэх нүрээрээ хөсөр унаад өмнөх шиг эзэн аяыг бид нар хэрхэн эзлэх вэ? Та үгээ айлтаж гисэн бол эзэн юу хэлэх байсан? Хэл анхааралтай сонссон хүн бол мэдж байгаа. Юу гэж хэлэх байсан? Юу гэж зааж өгөх байсан? Дахиад гэрээний амтраа өөрөө 6 тойр гэх байсан уу? Ахааны тухай хэлж өгөх байсан. Сүнслэг өвчин байгаа. Та нар аяыг жижигэн гэж басж болохгүй. Учир нь би та нараас нүүр буруулсан байна. Яагаад? Та нар донд миний хорой цээрээс шунал тачаалдаа хөтлөгдөн хулгайч байгаа. Түүнийг ихлээд ол дараа нь би чамд аяыг эзлэх аргыг зааж өгнө гэж хэлээд өгөх байсан байхгүй юу? Ингэж спойлж байгаа байхгүй юу? Энийг биднийг ойлгоосоо төрүүлээд биднэрт хэлж байгаа. Хэдийн ийм хүмүүсийн амьдрал сүнслэг өвчин болсон. Хэдийн Израиль дунд Аханаас дамжин сатан ажиллаа хийцэн. Хизээч ялалтанд хүрэхгүй болгоцсон. Бурхны нүрийг бууруулахаар бузар жигшин зүйлийг тэдэнд хийцэн. Тэд нар мдээгүй. Яагаад? Асуугаагүй учраас.
даруусаад нүрээрээ овно эзэн минь гэж асуугаагүй учраас тэдний амьдралд гайхамшиг нүрснийг мэдээгүй. Тийм байна уу? Тийм байгаа үстэй. Одоо та өөрийнхөө амьдрал би дуун зохиол юм чи. Монголын Христэд намаа мэдх юм чи. Би мундаг номлолт юм чи. Би өстой пастор юм чи. Би өстой ийм хийж бүтээсэн юм чи. Ингэж яваа Нямкагийн амьдралд хэдийн ахааны бузаргуудаа орцсон байх магадлал байна уу? Тэгвэл ингэхгүй тул энэ сүнслэг алдаанаас эрүүл итгэлээр займчиж, холдож, зөв амьдрахын тулд Нямка гэдэг хүн яах ёстой гэвэл хинч биш болж, юу ч биш болж, бүх гимээ удааж, өөрийгөө илчилж, зүрхээ усмат хэлсэн дээр асгаж, эзний өмнө нүрээрээ хөсөр унаад аваа би яах вэ гэж асуусан. Тэгвэл чиний дотор ийм бузар муу жигшин зүйл байна. Наадхаа засахгүй би чамаас нүр боруулсан байна. Ингээд жинхэнэ гимшиг ингэж асуусан хүний амьдрал өгөөд. Даруу бас дахин асуудаг. Орой бүр догтлон олгостой эзнийхээ өмнө очдог. Орой бүр тэр өдөр хийсэн гин нүглээ бодон шаналдаг. Орой бүр эзнийхээ өмнө түүний цусан доогуур мөлхөн орж өршөөд инэрлийг хайдаг. Орой бүр адууламны агуу босгон дээр ч болохгүй сөхөрч хөвтөд эзэн минь намайг өөрийн оршихугаас бүү холдуулаач. Намайг өөрийн ариун газраас бүү холдуулаач. Намайг өөрийн оршихугаас бүү хөөгөөч. Босгон дээр нүүдэнд нь ч болохгүй хорогдож амьдрахад минь туслаач. Ийм дараагийн эзэн хүсвэл өөрийн үйлчлэл ажилдаа хэрэгэлдэг байна. Рахаб шиг биднэрт Никодим шиг мундаг удирдагч нар монголоор дүүрэн байна. Биднэрт Ахаан шиг элитүүд, амбицууд монголоор дүүрэн байна. Би хатуу хэлье. Харин одоо биднэрт Самар эмэгтэй шиг Бурхны амьтаа даруй нэгэн хэрэгтэй. Энэ дэлхийд түүний гэрэл давс гэж байгаа. Рахаб шиг Бурхны үгэнд итгэж чаддаг хүмүүс хэрэгтэй. Түүнээс алдар нэр элитүүд зөндөө байна. Харин Самар эмэгтэй хэрэгтэй, Рахаб шиг итгэлтэй хүн хэрэгтэй. Тэгвэл Бурхан ажиллаа хийж авралын ажил хүн алдаршгүйгээр Бурхны алдраар зөвөр эрүүл итгэлээр явагдах болно. Тиймээс манай чуулган Никодим шиг мундаг удирдагч нар пасторууд Ахаан шиг мундаг элит сэхэтэн хүмүүс би гоохгүй. Энэ сүнд янхан байсан ч хамаагүй. Хулгайч худалч байсан ч хамаагүй. Хүнд хэцүү амьдралтай байсан ч хамаагүй. Энэ сүнд Рахабод хэрэгтэй. Энэ чуулган Самар эмэгтэйчүүд хэрэгтэй. Тэгвэл эндээс эрүүл итгэл гарна. Энд хүн биш Бурхан алдаршин. Энд магтаалууд хүн биш Бурхан зориулагдана. Энд даруусал, ариун сүнсний нөхөрлөл, ариун сүнсний ив нэгдэл бий болох бөгөөд тэгвэл энэ чуулганыг цорын ганц тэргүүн хончин болох Есүс эзэн өөрөө удирдна. Тэр цагт энэ чуулган эрүүл итгэлийг даах. Тэр цагт хүнийг биш, пастор төвтэй биш, Христ төвтэй байж аж Христ эзэн өөрөө биднийг хончилж эхлэх үед энэ сэргэлт ирнэ. Яг сэргэн мандал гэдэг нэршгээ тэр сэргэлт чинь даруугаар ирнэ, чимээгүйгээр ирнэ, дуугүй байхаар ирнэ, хинч биш болсноор ирнэ, зөвхөн эзэн өргөмжлөгдснөөр ирнэ. Тиймээс сэргэн мандалчууд бидний дунд олон Рахабууд, олон Самар эмэгтэйчүүд төрөх болтугай хэмээн эзний нэрээр юрөөж байна. Амен. Бүгдээрээ хамтдаа залбирanгуйцгаая. Эзэн рүү хандан залбирanгуйцгаая. Бас асууя. Миний амьдрал Ахаан байна. Миний амьдралд Ахааны үйлс байна. Би амьдралынхаа нэгдүгээр таны оршихуйг тавьж гин үү? Үгүй би ажил, амьдрал, карт, лизинг, мөнгө, санхүү, өөр шир бодоод дараа нь таныг тавьж гин. Би аяатай нүүр тулахад ялагдахаар байна уу? Ялахаар байна. Би нойрмог, ноцоорсон, залах уу, хойрог байна. Тийш манай сүм дээр ирж бүтэн сайн болгонд унддаг нэлээд хэд хүн байдаг. Нойр авдаг юм шиг. Би дахиад санаа асуу. Миний амьдрал Ахааны сүнслэг үйлч байвал сануулж өгч. Би дахиад өөрийгөө даруусгаад танаас асуу. Дахиад би Рахаб шиг тэр Самар эмэгтэй шиг зүгийг үннийг хайрлан танаас асуу. Та надад үгээ айлтаач гэнэ хамтаа залбирanгуйцгаая.